Зоосон бацхан үзэгчтэй. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн дугаар өвгөр эхэлж байна. Өнөөдөр бид Карибын нэгцийн зөрхөнд орших, төвөг соёл, зовлон, дэсвэр хатуужлаараа дэлхийд танигдсан бүгэн найрамдах хайт улсын талаар судалгаа хийж та бүхэндээ өргөж байна. Бид газар нутгаас эхлээд гэмт хэрэг, гэмт бүлэглэл, эдийн засаг, амьдралын хэмээг, эрүүл мэнд, эрчим хүч, дэд бүтэцгэд гол мэдээллийг нэгтгэн та бүхэндээ өргөж байна. За, хайт улсын газар нутгийн байршлалын хувьд бол бүгэн найрамдах хайт улс нь Карибын нэгцийн Хацминалийн аралд байрладаг хой талаараа Атлантын далай, өмнөд баруун талаар Карибын тэнгис, зүүн талаар Доминиканы бүгд найрамдах улстай хэлэлдэг. Нийт газар нутгийн хэмжээ нь бол 27750 хавтгай 4 км талбайтай бөгөөд нийслэл хот нь Порто-Пренс. Тухайн хоттой хүн амын дийлэхийн төлөвлөрдөг 10 муж 51 орчим дүүрэгтэй. Газар зүйн онцлог нь бол уулархаг далаагаар хүрээлэгдсэн газар тариалан хөдөө аж ахуйд тохиромжтой. Байгалийн гамшигын эрсдэл өндөр бүсэд оршдог газар хөдлөлт, далайн шар, үер, усны аюул их тохиолдог. Тухайн улсад 2010 онд бол маш хүчтэй газар хөдлөлтөй улмаас 230 мянган орчим хүн амь ирсэн гэсэн тоо үзүүлдэг. За тухайн улсын хүн ам амьдралын хэм маяг, шашин шүтлэг талаар авч үзье. 2025 оны байдлаар хүн ам нь 12 сая 500 мянган орчим хүн амтай, дундаж наслт нь эрэгтэй 62, эмэгтэй 66 нас. Хүн амынх нь 60% нэн ядуу, ажилгүй дээр газар авсан, амьдралын нөхцөл, цахилгаан эрчим хүч, хомс, хүн амны 50% нь усны дутагдaltaй байдаг. Гэмт хэргийн гаралт маш өндөр, олон улсын анхаарлын түвшинд байгаа. Хүн амын 80% нь бол христийн шашин. Харин өдөр тутмын амьдралдаа бол вуудуу шашныг авч явдаг. Өдөр тутмынхаа амьдралд бол вуудуу шашин нэв шингэсэн гэхэд болно. Албан ёсны хэл нь бол Франц хэл. Хайтик Корел хэл нь бол өдөр тутмынхаа харилцаа дээр хэрэгэлдэг иргэдэн. Тухайн улс нь 95% нь бол хар арьстай хүмүүс байдаг. 5% нь бол холимог ба цагаан арьстай хүмүүс. Хайт улсын түүхийн талаас нь бол авч үзэх юм бол хайт улсын газар нутагт манай 5000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэж түүхэнд авч үздэг. Харин 1492 онд Кристофер Колумб Америкт анх хөл тавих үедээ хайт улсын газар нутагт тухайн үед 10 хүмүүс газар тариалан загшслал ааг нь өрхөж оршин сууж байдаг гэж түүхийг их сурвалж авч үздэг. 17-аас 18 дугаар зуунд бол Францыг колон болж цагаан боолын системээр сахар копи тариалах зорилтоор Африкаас хар арьстай хүмүүсийг боочлон авчиж нутагшуулсан байдаг. 1791-ээс 1804 онд бол хар арьстай боолуудын ховсгол болж дэлхийн түвшинд анхны боолчлол чөлөөлөх улс болж Африк гаралтай хүмүүсийн байгуулсан анхны төр тулс болсон байдаг. Америк төвд 1776 онд бол Америкийн нэгдсэн улс тусгай тогтнолоо зарлаж байсан бол харин Хайтийн улс нь 1804 оны 1 сарын 1-ний өдөр тусгай тогтнолоо зарлаж Америк төвийн 2 дахь тусгай тогтнолоо олж авсан улс юм. Мөн Карибын бүсийн анхны тусгай тогтнолоо олсон улс. 19-с 20-р зуунд бол улс төрийн докторгүй байдал дотоод зөрчил их байсантай холбоотой Америкийн нэгдсэн улс болон бусад орнуудын оролцоо нэмэгдэж эхэлсэн. 1915 онд Америкийн нэгдсэн улс цэргээ оруулж тухайн улсын улс төрд шууд нөлөөлж эхэлсэн. Ингээд 1915-аас 1934 оны хооронд бол тухайн улс Америкийн нэгдсэн улсын бүрэн хараат улс байсан гэж хэлэхэд болж байгаа. За ингээд 1934 онд Америкийн нэгдсэн улс цэргээ гаргаж улс төрийн үйл ажиллагаанд оролцохоо болж эхэлсэн. Хайтийн улс нь бол манай улстай 2014 оны 1 сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. За тухайн улсын эдийн засгийн байдлаас нь авч үзье. Олон улсын байгууллагаас дотоодын нийт бүтээгдэхүүнийг бол 19.2 тэрбум гэж таамаглаж байна. Яагаад батлагдсан тоо баримт байхгүй байгаа вэ гэхээр тухайн улс бол 2019 оноос хойш улс төрийн докторгүй байгаа. 2025 оны бол дотоодын нийт бүтээгдэхүүний тоо баримтыг бол нарийн гаргаагүй. За 2025 оны байдлаар бол дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүн ногдох хувь нь бол 1200-аас 1700 долларын хооронд байна гэж зарим их сурвалж мэдээлэл олж авсан. 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 2% агших төлөвтэй байна гэж олон улсын байгууллагаас үзэж байгаа.
Хайтын улсын төсвийн гол их үүсвэр нь бол татварын орлого буюу төсвийнхээ 40-45% бүрдүүлдэг. Үүнээс импортын татвар улсын орлогын хамгийн том хэсэг 40% орчим. Хайтын улс бараг бүх бүтээгдэхүүнийг гаднаас авдаг. Түүнээс шатхуунаа гадаадаас бүгдийг авдаг. Шатхууны татвар гайлын орлого төсвийн чухал хэсэг юм. Гэвч шатхууны дутмаг хямралтай үед энэ орлого буурдаг. Ингэхээр тухайн улсад гайлын татвар маш чухал боловч тухайн улсын татварын тогтолцоос сул, хяналт муу авилгал дэвдэгдсэн байдаг. Мөн хөдөө аж ахуй, үйлчлэгээний салбар нь бол дотоодын нийт бүтээгдэхүүнийх 15-20% эзэлдэг ба хөдөө аж ахуйн салбар нь кофе, какао, манжин, гадал гэх мэт зүйлийг гаргадаг. Эдгээрээс экспортын татвар, экспортын орлого төсөв тодорхой хувь ордог. Гэвч байгалийн гамшиг хөрсний илэгдэл, усны хомсдол зэрэг шалтгаанаар хөдөө аж ахуйн үр ашиг жил ирэх тусам багасж байгаа. Дээр нь Хайтын улсын иргэдийн олонх нь Америкийн нэгдсэн улс, Канадаас болон бусад Европын орнуудаас мөнгө илгээдэг. Энэ нь улсын төсөв шууд биш гадаад валютын гол их үүсвэр. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20-25% тэнцдэг гэж судалгаа байдаг. Хамгийн гол чухал хэсэг нь бол гадаадын тусламж ба зээл ойролцоогоор улсынхаа 35-40%-ийг бүрдүүлдэг. Хайтын улсын төсвийн томоохон хэсэг нь бол гадаадын тусламжаас бүрддэг. Заримдаа бол жил 50% хүртэл бүрдүүлсэн тоо баримт хүртэл байдаг. За тусламж үзүүлэгч гол байгууллагууд нь бол Америкийн нэгдсэн улс, Канада, Европын холбоо, нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк, олон улсын валютын сан. Эдгээр байгууллагууд улс орноос Хайтын улсууд бол тусламж үзэж, тусламжийн гараа сунгадаг юм байна. Харин улс төр засаглалын асуудал нь бол Хайтын улс нь ерөнхийлөгч болон парламентын гэсэн хосолсон засаглалтай. Хайтын улс нь 2019 оноос хойш сонгуул болоогүй ба 2021 оноос албан ёсны ерөнхийлөгчгүй явж байгаа. 2025 оны 10 сарын 23-ны байдлаар Хайтын улсыг Лора Син Кэри удирдах байна. Тэрээр 2025 оны 8 сарын 7-нд Хайтын улсын төр ерөнхийлөгчийн зөвлөлийн даргаар томилогдсон бөгөөд түүний үүрэг 2026 оны 2 сарын 7-нд дуусах бөгөөд энэ хугацаанд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй. Төр ерөнхийлөгчийн зөвлөл нь Хайтын улсад 2021 онд ерөнхийлөгч энэ аллагын дараа улс төрийн хямрал маш их болсонтой холбогдуулан энэхүү зөвлөлийг бий болгосон. Энэхүү зөвлөл нь улс орныг удирдах үүрэгтэй бөгөөд одоогийн ерөнхий сайд нь Alex D. Phillips Aim гэж хүн байдаг. Тухайн улсын парламент ногт ажилдгүй. Улс төрийн хямрал нь ерөнхийлөгчийн алгаас хойш маш их нэмэгдсэн. Бүлэглүүлүүдийн нөлөө, гэмт хэргийн бүлэглэлийн нөлөө нэмэгдэж улс төрийн докторгүй байдал улам дамжирсан. За одоогийн байдлаар бол тухайн улсад 2019 оноос хойш огт ерөнхийлөгч сонгуул болоогүй. Ерөнхий сайд нь байгаа боловч ерөнхий сайдын үүрэг оролцоо байхгүй. Парламент ногт ажиллахгүй. Засгийн газраас гаргасан төр зөвлөл бол тухайн улс удирдах байна. За тухайн улсын эрүүл мэнд ба боловсролын талаар нь авч үзье. Хайтын улсад өвчний улмаас нас баралт ихтэй тоонд ордог. Ихэвчлэн яраа хүүхдийн нас баралт бол маш өндөр. Нараа хүүхэд нь бол халдварт өвчин, хоол тэжээлийн дутагдал, бусад халдварт өвчнүүдээс болж нас орж байгаа. Мөн насан туршидтын дийлэнх нь бэлгийн замын халдварт өвчнөөс болж нас орж байна. Мөн эмнэлгийн үйлчлэгээний хомсдол, дэд бүтэц, байгалийн гамшиг болон улс төрийн докторгүй байдал, гэмт хэргийн бүлэглүүдээс хамааралтай нас баралт их байна. Нас баралтын тоо судалгаагаар харахад хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь тодорхой сорилттой байна. Нэрэ нэг нас амьд төрөл дутмын 1000-аас 40-50 хүүхэд нас ордог. Нэгээс 5 нас хүртэлх 1000 хүүхдийн 70-80% нь 70-80 хүүхэд нас ордог. Энэ нь хүүхдийн нас баралтын өндөр түвшинг харуулж байна. Гол шалтгаан нь усан замын халдварт өвчин, уушгины халдвар, хоол тэжээлийн дутагдал юм. Харин насан туршидтын эрүүл мэндийн олон сорилтын нэг нь бол доохын халдвар. Хайтын улсад
насан туршидын 1.9-с 2.2% нь доохтой гэж бүртгэгдсэн байдаг. Үүн юуг илэрхийлж байгаа гэхээр 50 хүн дутмын 1-2-т нь бол доохын халдвар байдаг гэсэн. Хайтын улсууд хүчний улмаас жил бүр ойролцоогоор 60-65 мянган хүн нас бардаг. Бөгөөд үүнд 5 нас хүртэлх насны хүүхэд бол 25 мянгаас 30 мянга. Насан туршидын хувьд бол 35 мянга гэж авч ütсэн байна. Нас баралтын гол шалтгаан бол халдвар төвчин, хоол тэжээлийн дутагдал болон бэлгийн замын халдвар төвчний улмаа өвчин, усны бохирдол юм. Эцэст нь тухайн улсын хүн амын эрүүл мэндийн байдал муу байгаа нь эрүүл мэндийн дэд бүтц хязгаарлагдмал, эмч зөвлөгчийн тоо бага, ихэнх үйлчлэгээ нэгдсэн үндэсний байгууллагууд, олон улсын байгууллагуудын нөлөө хараат байдалтай, байгалийн гамшиг, эрүүл мэндийн үйлчлэгээний хүртээмж улам хязгаарлагдмал. Хайтын улсын хүн амын эрүүл мэндийн гол зорилт нь бол өнөөдөр хүүхдийн нас баралт, мөн бэлгийн замын халдвар төвчин, эмнэлгийн үйлчлэгээний хомсдол, байгалийн гамшиг болон улс төрийн докторгүй байдал. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний голчлон эмчилгээ нь вакцинжуулалт, хамгаалтын хэрэгсэл, эрүүл мэндийн боловсрол бөгөөд эдгээр нь олон улсын төсөв, нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэгээс хамааралтай хэвээрэл байна. Мөн эрүүл мэндийн систем сул нэг эмчид 10,000 хүн ноогддог. Түүнчлэн тухайн улсад 2010 онд газар хөдлөлтийн улмаас бүх сургууль соёлыг эмнэлгийн байгууллага нь нурж сүйтгэсэн. Тийм ч учраас эмнэлгийн тусламж үйлчлэгээ бол сайн хүрэгдэж чаддгүй. Эрүүл мэндийн боловсрол нь олгогдоход муу юм баг. За боловсролын асуудлыг бол авч үзэх юм бол тухайн улсын хүн амын бас 60-аас дээш хувь нь бол боловсролгүй, бус хувь нь бол бага боловсролтой ийм улсаар боловсролын систем бол бас авах юм байхгүй. Маш муу. Ерөнхийдөө бол сургууль соёл байхгүй гэж хэлэхэд болно. Ийм улс орн байна. За хайтан улсын дэлхийд гэмтрийн гаралтаараа бол маш том үзүүлэлтийг авч яваа. Ингээд хайтан улсын талаар гэмтрийн статистик мэдээллийг ярив. Хайтан улс нь 2025 онд дэлхийн 193 орноос тэргүүн байрыг 81 оноогоор тэргүүлсэн байна. Энэ оноо ямар учиртай вэ гэхээр олон улсын байгууллагаас дэлхийд улс оронд үйлдэгдсэн гэмтрийн тоо судалгааг нэгтгэн тэгээс 100 хүртэлх оноогоор дүгнэж дэлхийн улс орныг гэмтрийг гаралт, эрсдэлтэй болон эрсдэл багатай бүсэд хуваадаг. Жишээ нь тэгээс 20 оноо авсан орн бол маш аюулгүй бүсэд хамаарна. 20-с 40 оноо авсан бол аюул багатай бүсэд хамаарна. 40-с 60 оноо авсан бол дунд аюултай бүсэд хамаарна. 60-аас 80 оноо авсан бол аюултай бүсэд хамаарна. 80-аас 100 оноо авсан бол маш их аюултай гэж бүс гэж үздэг юм байна. Дэлхийн хамгийн аюултай улсын тоонд орсон байж тээ тухайн улс нь 81 он авч 2025 оны байдлаар. Тухайн улсад 1995 оноос хойш эхлэх гэмт бүлэглэл бий болсон. Түүнээс хойш үе шаттайгаар гэмт бүлэглэл нь өсөн дэвжиж улам нарийсж ирсэн. Ингээд 2020 оноос эхлэн тухайн улсын гэмт хэргийн жижиг бүлэглэл хоорондоо нэгдэж хоёр томоохон бүлэг болсон байдаг. За тухайн хоёр бүлэг нь бол GS Family and Alice 400 Mavazo гэх хоёр бүлэглэл байна. Тухайн хоёр бүлэг нь бол нийслэлийн газар нутгийн 90%-ийг хяналтандаа байлгаж чаддаг. 2023 оноос нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр хайтан улсад 2023 онд бол нийт 4700 хүн амь насаа алдсан байдаг. 2020 оны төвшнгөөс 119 дахинаар өссөн үзүүлэлт гарсан. 2024 онд гэмт бүлэглэлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж 5600 хүн амь насаа алдсан. Гэмт хэрэг болмоос энэ өмнө оноос 1000 гаруй хувиар 1000 гаруй хүнээр нэмэгдсэн. За 2025 оны байдлаар бол 3100 хүн гэмт хэрэг болмоос амь насаа
алдсан. Ингээд тухайн улс жил ирэх тусам хүн аймнаас гэмтрийн улмаас олж өргөдөх тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж гэмтрийн гаралт нь маш өндөр болж гэмтрийн бүлэглэл нь нарийсаар байна. Ингээд энэ гэмтрийн бүлэглэл болон гэмтрийн гаралтаараа дэлхийн улс орны анхаарлын төвд бол нэн тэргуунд орж эхэлсэн. За 2023-аас 25 оны хооронд бол 2490 хүн барьцаалагдсан гэсэн судалгаа байна. Энэ бол маш өндөр тоо бол. Хүн худалдаалах, бэлгийн мүжлэг, гэмтрийн золиосонд 3 сая хүн эрсдэлтэй нөхцөлд байдаг. Хүчингийн эргийн хохирогч нь 2025 оны эхний хагас жилд 4482 хүн бүртгэгдсэн. Хүчингийн эрхт гэж байна шүү дээ. 4482 хүн бүртгэгдсэн. 2024-с 2025 оны хооронд бол 1698 хүн гэмтэж бэртсэн. Гэмт хэргийн улмаас 2490 хүн баривчлагдсан. За үүнээс бас тухай бүлэглэлүүдийг эдийн засгаа олдог, санхүүжүүлдэг гол зүйл нь бол хар тамхи. Тухай бүлэглэл нь кокаин, марихуана гэх сэтгэл зүйн нөлөөлөх юм бэлтгэлийг Америкийн нэгдсэн улс болон Канада болон Европын зарим орнууд бол илгээдэг. Гэмт хэргийн бүлэглэлийн замаараа илгээж үүнээс маш их ашиг олдог. Бага насны хүүхдүүдийг бэлгийн мүжлэгт хамааруулдаг, хүчээр хөдөлмөр эрхлүүлдэг, биеийг үнэлүүлдэг, бүлэгдээ илсүүлдэг, гэмт хэрэгт оролцуулдаг ийм учиртай. Гэмт бүлэглэл нь улс төрөд шууд нөлөөлж эхэлсэн. Улс төрийн нь бол авилал хэл ахуулт идэгдсэн, гэмт бүлэглэлийнхаа нөлөөнд автсан. Ингээд энэ улс орн бол ерөөсө хав харанхуй. Тухайн гэмт бүлэглэл бол ерөнхийдөө улс орны 90%-ийг хяналтандаа тогтоож бүрэн эзэрхийлж чаддаж байна. За тухайн улсын эрчим хүч, дэд бүтцийн талаар бас ярив. Ханти улс нь нийт 4 цахилгаан станцтай. Эдгээр станцууд нь бол эрчим хүчийн хэрэглээнийхээ 30-аас 40%-ийг хангадаг. Нийслэл хот цахилгаан хангамжийн байдал тогтворгүй. Өдөрт 6-аас 10 цаг таслалтай байдаг. Бусад нутгуудаар цахилгаан байхгүй, сэргээдэх хичим хүч хэрэгэлдэг. Мөн цахилгаан түгээх техник технологи нь хуурчирч гэмтсэн. Засварлах шаардлагатай боловч эдийн засаг сул муу учир чадахгүй байна. Ингээд тухайн улсыг бол эрчим хүч дэд бүтэц бол маш хангалтгүй. Нийслэл хот нь 6-аас 10 цагийн тогны хязгаарлалтай өдөр болгон байдаг ийм улс орн байна. Ингээд энэ улсаас авч үзэхэд бол тухайн улс бол үнэхээр болж бүтэж байгаа зүйл байхгүй. Эрүүл мэнд, боловсрол, гэмт хэргийн гаралт, шашин, тухайн улсын ядуурл ингээд бодох юм бол тухайн улс бол хүн амын аюулгүй аюулгийн индексээр дэлхийд нэгт орж байгаа 2025 оны байдлаар ийм улс байна. За ингээд эцэст нь бол тухайн улс орны иргэд ямар хүнд хэцүү нөхцөлд оршин тогтнож амьдрахын төлөө ямар их хүчин чармайлт гаргаж байгаа гэдг нь дээрх судалгаа дүн мэдээнээс харагдаж байна. Ингээд энэхүү дугаараа дуусгаж та бүхэндээ ажилд нь, амьдралд нь илүү их сайн сайхныг хүсье. Ингээд миний энэ дугаар таалагдсан бол лайка дараа, тонхоо дараа саб хийгээд өгөөрэй. Та бүхэн дарсан лайкны тоогоор, сабын тоогоор би илүү их урам хүчийг авч та бүхэндээ илүү зүйлийг судалж цаашд хүрэх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Bye.